Цагдаагийн байгууллагаас нэгэн цэгийн сайтын нэр бүхий сэтгүүлчдийг бусдаас их хэмжээний мөнгө шаардаж сүрдүүлэн гэмтгэрийн шинжтэй үйлдэл гаргасан гэх гомдлоор мөрдөн шалах ажиллагаа явуулж байна. Улмаар өчигдөр прокурорын зөвшөөрлийн дагуу ажлын байранд нь нэгжлэг хийж тухайн сайтын компьютер, гар утас, автомашиныг битүүмжлэн авсан байна. Харин нөгөө талд хэрэгт холбогдсон шалгагдаж эхэлсэн сэтгүүлчид дээрх асуудлыг үүсгэлээ. Нэгэн цэгийн сайтын нэр бүхий сэтгүүлчдийг хоёр тусдаа хэрэгт холбогдуулан шалгаж байгаамаа. За тодорхойлбол 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр иргэн Дээс нэгэн цэгийн сайтын сэтгүүлч уун цахим орчинд миний хувийн эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлэн занал хийлж 50 сая төгрөг авсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагт ирүүлсэн байна. За энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад иргэн Дэ 2023 оны 9 дугаар сарын 11-ний өдөр 50 сая төгрөгийг нэгэн цэгийн сайтын сэтгүүлчид өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Хэрэг 2 энэ оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэн Жээс нэгэн цэгийн сайтын нэр бүхий сэтгүүлч миний хууль ёсны ашиг сонирхол нэр хүндэд халдах мэдээллийг удаадараа нийтэлж нийтлэхээр занал хийлж бэлэн мөнгө өгөхийг шаардсан гэх гомдол ирүүлжээ. За шалгалтын ажиллагаагаар нэгэн цэгийн сайтын сэтгүүлч Бэн иргэн Жгийн талаар хувийн мэдээллийг өөрийн сайтаа нийтэлсэн. За улмаар иргэн Ж 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр арилжааны банкнаас бэлнээр 30 сая төгрөг авч сэтгүүлч Бэд өгсөн болох нь тогтоогдсон гэлээ. За үүний дараа 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс хойш сайтаа нийтэлсэн мэдээллийг устгасан. За энэ нь гэмтэргийн шинж агуулж байна гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тэр үйл ажиллагаанууд нь бэлнээр авсан тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа тогтоогдсон. Гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгүүд, за одоо мэдүүлэг өгж байгаа хүмүүсийн мэдүүлэг нь үнэн бодиттой эсхийг шалгасан, мэдүүлгийн газар дээр шалгах ажиллагаа, за бусад мөрдөн шалгах ажиллагаа хууль заасан үндс журмаар хийсэн. Бүх байлаа зэмд тогтоогдсон. За тэр утас хураасан гэдэг асуудлууд ярьж байгаа шиг байна. Утас хураахын процессор юмнууд бүгд прокурорын зөвшөөрөлтэй явж байгаа. Энд дээр ямар нэгэн хууль зөрчил үйл ажиллагаа байхгүй. За тэр утас хурааж аваад тэгээ тэр чинь тэр чигт аваад алга болчихдөг юм биш үү? Тухайн одоо энэ дээр нь сая ярьсан хоёр хэрэгтэй холбоотой баримтууд байна уу, үгүй юу гэдгийг бас үзнэ. Тэр 50 сая төгрөгийг манай сэтгүүлч авсныг нь тогтоох хэрэгтэй. Бүх юмыг ил тод харуулах хэрэгтэй. Гэтэл энэ хүн гэртээ байжсэн цаг хугацаа. Ингээд цагдаа өөрөө процессын алдаа гаргаад улаараад байгаа нь яг шийсэн даргын занал хийлийн маргааш болж байгаа үйл явдал гэдгийг соргоор хараасаа гэж хүсэж байна. Монголчууд нэгдэх болсон, сэрэх болсон, шудраг бус зүйлсийн төлөө бид зөвхөн мэдээлэл үүрэгтэй. Тэрээс бусдаас ингэж мөнгө авдаг хүмүүс биш. Би дахиад шалгуулахад бэлэн байна. Архитын согтуурч мөн бизнес ийм бодол нь бол хэрхэн зөвшөөрж болох юм бол биш. Энийг сурвалжсан нийтсэн олон нийт түгээс үйлдэл нь бол бид хүн бас мөн адилхан талархалтай хандж байгаа. За уг асуудалд бас цагдаагийн байгууллага гомдол мэдээллийг одоо сэтгүүлчийн өгсөн гомдол мэдээллийг хүлээж авсан. Ингээд цагдаагийн байгууллагаас тухайн үед нь тухайн цогтуурсан байсан этгээдүүдийг эрүүлжүүлж маргааш нь буюу одоо зөрчлийг тэр даруй шалгаж хариуцлага одоо хууль заасан хариуцлагыг оногдуулсан байна. За бидэнд авсан мэдээлэлээр бас тухайн албаагчийг бас тэр эрхбүй байгууллагаас нь алмаас чөлөөсөн гэж мэдээллийг авлаа. За нэмж хэлэхэд мөн тодруулж хэлэхэд уг асуудал нь өчигдрийн үйл ажиллагаатай ямар нэгэн хамааралгүй гэдгийг бас хариуцлагатайгаар мэдгэж байна. Нэгэн цэгийн сайтын сэтгүүлчүүдэд дээрх мөрдөн шалгах ажиллагааг төрийн албан агчийн ёс зүйн үйлдэлийг дэлгэсэнтэй холбоотой гэж хардаж байгаагаа илэрхийлсэнийг цагдаагийн байгууллагаас үүсгэж байсан юм а. За тэгвэл ажлын байрандаа архитан согтуурж зөв бус үйлдэл гаргасан хөдөлмөр халамж үйлчилгээний ерхий газрын ажиллах хүч, шилжилт хөдөлгөөний зохицуулалтын газрын дарга Сретер, хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч Эрдэнэ Булган нарыг ажлаас нь чөлөөлсөн багмаа.